За юу яцгаан залуучууд бүсгүүчүүд Японы Сайтама хотоос завгүй мэнжилж гин. Тэгээд өнөөдөр их нэртэйгээ хамт нэг Японы одоо анхны тийм якуза эмэгтэйгийн тухай ярих гээд байж байна. Анхны бөгөөд ганцхан байдаг якуза эмэгтэй гэж сонссон. Нишимура гэдэг. Тэгээд энэ хүний амьдралын тухай юу амьдрал нь одоо юу болж өрнөсөн тухай ярих гээд байж байна. Тэгээ энэ хүн одоо хүртэл ингээд амьд байдаг. Одоо нэг 58 настай. Тийм нэг одоо эмээ болчиход байж байгаа. Тэгээд энэ тухай ярих байна. За. Баг хүүхд байхдаа ямар хүүхд байсан тухай эхнээс нь яриад явах. За Нишимура буюу манай якузагийн эмэгтэй болохоор Айчкэнд төрсөн. Аав нь энгийн улсын одоо номын сангийн ажилтан байсан. Улсын ажилт ээж нь ч гэсэн улсад ажилтдаг тийм энгийн ард иргэдийн охин байсан баг. За манай Нишимура нь болохоор дунд сургуулийн 2 дугаар анги хүртэл одоо айгүй тийм хичээлдээ сайн энгийн тийм спорт урлаг уран сайхан ч юм уу те бүхэл юмдаа айгүй сайн хичээнгүй тийм охин байсан баг. Ингээд дунд сургуульд элсдэг одоо зуныхаа амралтаар нэг хулгай охинтой найзалж эхэлсэн баг. Тэр нь одоо өөрт нь айгүй их таалагдаж тэр үеэс эхлэн түүний хулгайн замнал нь эхэлсэн баг. За яагаад тэр охин таалагдаж эхэлсэн бэ гэхээр одоо тэр охиныхоо гэрт нь очиход тэр охиных нь аав ээж нь одоо охиныхоо яриаг айгүйх сонсдог, охинтойгоо айгүйх ярилцдаг тийм хүмүүс байсан баг. Харин Нишимурагийн ээж аав нь сэргээрээ зөвхөн хичээлээ л хий гэдгийг түүнээс дандаа шаарддаг. Хичээлээс өөр чухал зүйл гэж байхгүй гэж одоо шахаж шаарддаг гэсэн байна тий. Тэгээд аав нь болохоор багада ээж аавыгаа алдсан. Тийм хүнд хэцүү амьдрал үзсэн тийм хүн байсан байгаа. Ерөөсөө өөрийнхөө хүчээр бүх сургууль энтрээ өөрөө төгссөн. Их сургуульд ороод ч гэсэн ажлынхаа хажуугаар цагийн ажил энтер хийгээд мөнгөө цуглуулад их сургуулийнхаа төлбөрийг төлж их сургуулаа төгсөөд бас гайгүй ажилд орсон тийм болохоор ерөөсөө хичээл ингээд хийхгүй юм бол ерөөсөө сайн юм төрөхгүй хичээл хийж ийж ер нь айтайхан амьдралтай болно гэдгийг өөрөө ойлгох тийм замналаар явсан учраас Нишимура буюу охиндоо ерөөсөө хичээл хийхгүй л бол олигтой явахгүй гэж ерөөсөө дандаа хэлээд энэ хэд тийм залхахтал нь л ер нь хичээлээ байн хий гэж хэлдэг байсан юм шиг байна тийм. За тэгээд нөгөө охинтойгоо найзалж агаад дунд сургуулийн 3 дугаар ангиасаа хулгайн хүүхдүүдийн бүлэгт элсэж орсон байна. За эрэгтэй эмэгтэй бүхэл хүүхдүүдтэй одоо зодтолддог. Карате, кикбоксер хичээлдэг гэсэн болохоор одоо зодтолдохдоо айгуу тийм сайн хүүхд байсан гинэ. Эрэгтэй ч эмэгтэй ч хүүхдүүдийг ер нь бол дандаа л ингээл ялж иж санаа намардаг. За зодтолдох үедээ бол ялагдах гад одоо ингээд бүр ялагдах гад ирэх юм бол одоо гарт таарсан юу л эдийн те янз янзын юмар одоо нөгөө хүүхд рүүгээ дайрч те. Заавал яаж иж байгаа л тийм ялдаг тийм шартай охин байсан ба. За ингээд хичээлээ таслаад хэрэгт хүүхд оролцоор агаад дунд сургуулиас хөөгдөөд дунд сургуулаа төгсч чадаагүй байгаа. Харин аав ээж нь болохоор төгсөлтөн дээр нь очиж хулгайн охинтой амьдрал гэсэн лекц эцэг эхчүүдийн дунд тавиад за тэгээд тэр түүнийг сонссон эцэг эхчүүд нь маш их уйлж одоо түүнийг өрөвдсөн байдалтай байцгаасан байгаа тийм. Тэгээд Нишимура нь энийг болохоор өөрөө мдээгүй гэсэн дараа нь тийм ярианаас сонсон байгаа. Өөрөө л тэр төгсөлтийн баяр дээр ерөөсөө очоогүй. Тэгээд дунд сургуулаа хүртэл одоо төгсч чадаагүй гэсэн үг шүү дээ. За тэгээ мэдээж дунд сургуулаа төгсч чадаагүй учраас ахлах сургуульдаас орч чадаагүй. Тэгээд хулгайн хүүхдүүд нийлээд хулгайн хүүхдүүдийн бүлэгт байсан байна. Энэ хугацаанд хийдэг гэсэн ажил нь одоо якузагийн эхнэрүүдийнх нь одоо мисэ гэж ярьдаг тий. Мисэ буюу одоо тийм клубд одоо ширээний хүүхэн хийдэг байсан байгаа тухай үедээ. Одоо ахлах сургуульд гэдэг чинь 16 7-оос гэсэн үг. Тийм ширээний хүүхэн хийдэг байсан. Ер нь мөнгөний гачигдалд ерөөсөө орж байгаагүй гинэ. Яасан бэ гэхээр түүний ээж нь бол аавыг нь бодвол харцсангуу тийм айгуу тийм ээлдэг зөөлөн хүн байсан гэж байгаа. Ээжээсээ ямар нэг юм болонгууд ээжээсээ мөнгөний тусламж ирэхэд ээж нь бол түнд үргэлж тусалдаг нэгэн байсан байна. Энэ хугацаанд тийм ахлах сургуульд суралцаагүй тэр он жилүүдээ 15 16 наснда 16-аас хойш гэсэн үг юм тий.
хүүхдийн шоронд 2 удаа орсон байгаа. Тэгээ жил гаруй хугацаанд тийм хүүхдийн шоронд өнгөрөөсөн. Тэгээд хүүхдийн шоронд орохоос өмнө өөрөө юм нуруунд дээр юм амар том тийм шивээс хийлгсэн байсан байна л да. Тэгээд өөрөө одоо ингээд ярьж байгааг сонсохоор хүүхдийн шоронд байхдаа тийм айгу тийм над гоё байсан. Ерөөсөө тийм хэцүү юм байгаагүй. Би ингээд юм шивээстэй тэгээд шивээстэй үнийг ингээ харахаар тухайн үед бол бас жоохон эвгүй тийм хүнд гар шиг нэлээд харагддаг байсан. Тэгээд дээрэс нь өөрөө тийм зодон модондоо сайн байсан болохоор ямар нэг хүмүүст дээрлэхгүйгээр баг атма маркийн байсан юм уу да. Тийм болохоор тийм нэг тийм хэцүү байгаагүй гэж ярьдаг юм байлаа. Эсэргээрээ бүр хөвгөлтэй байсан гэж ярьжсэн тий. За шоронгоос түүнийг суллагдах үед нь аав нь тасаж авсан ч гэсэн за чи өөрөө ингэж харьцгаа гэд түүнийг явуулсан байгаа. Тэгсэн ч гэсэн Нишимура нь тэндээс гэрлүүгээ харьлахгүйгээр өөр хотод байдаг найз руугаа явсан байна. За тэнд очиод энэ тэрүүгээр явж агаад Якузагийн нэг их нэртэй танилцаад надад одоо очих газар байхгүй гэд гэхдээ нь одоо өнөөдөр Якузагийн ихнэр нь манад амьдарч болно чи гэд тэгээд түүний гэрт амьдрахаар болсон байна. Якузагийн толгойлогчийн гэрт ингээд амьдрахаар болсон байна. За тухайн үед тэр толгойлогч нь 50-аас 60 насны хүн байсан. За тэгээд тэр толгойлогчтой буюу тэрнтэйгээ унтаад одоо бэлгийн харилцаанд ороод эхнэрээс нь нууцаар бэлгийн харилцаанд орж явалдаж эхэлсэн байна. Якузагийн толгойлогчтой. Ингээд тэр Якузагийн толгойлогчоо саналаар Якуза бүлгийн гишүүнээр элсэж орсон байна. Маш их шивэстэй хүчтэй байсан болохоор олны дунд нэр хүнд нь маш хурдан тархаж алдартай болсон бөгөөд түүний хамгийн ихний хийдэг ажил нь болохоор Якузагийн өрөөг цэвэрлж хувцсыг одоо угааж утас авах гэх мэт ажлуудыг хийсээр 5 жил болсон байна. Ерөнхийдөө Якузагийн бусад эрэгтэй хүмүүстэй яг л тийм адилхан хэмжээний ажил хийж яг тийм адилхан хүндлэл авч тэ адилхан ерөнхийдөө л нэг эрэгтэй хүн шиг л байдаг байсан байгаа. Тэгээд Якузагийн бүлэгт байхдаа одоо 5 жил байсан гэхээр 20 настайдаа орсон гэж байна. Тэгээд 20-25 настай байхдаа нэг удаа тийм яг зүгээр шоронд орсон тийм. Тэгээд яагаад шоронд орсон бэ гэхээр Якузагийн бүлгийн гишүүний эхнэр нь хүнтэй ингээ муудалцаад манай хүн л залгасан байгаа юм л да. Нишимура лөө. Тэгээд чи хүрээ дээрээ энэ би хүнтэй муудалцаад байна. Над дээрс туслаарай гэд хэлсэн байгаа. Тэгээд яваад очсон чинь тэр нөгөө нэг Якузагийн бүлгийн гишүүний эхнэр нь жирэмсэн байсан бөгөөд тэр жирэмсэн хүнийг тэр муудалж исэн хүн гизрүүн зогсон гэж байгаа байхгүй. Тэнгүүд нь нөгөөдөг чинь бүр шууд нөгөө нэг уурлаад бейсболын зөвхөрөөр толгойг нь ерөөсө цууртал тэр үнийг зогсон гэж байгаа. Хүнд хохирол учруулсан, хүний биед хохирол учруулсан гэдэг юугаар одоо шоронд орсон байгаа. Якузанд байх хугацаанд одоо энгийн эмэгтэйчүүдийн одоо биеийг тэгж өнлүүлждэг те. Ийш тийшээ одоо тэгж биеийг өнлүүлж одоо зардаг байсан гэх юм уу. Тэр үед тийм бас ажил хийдэг байсан байна. Тэрүүгээр бас аягүй их мөнгө олдог байсан гэж байгаа байхгүй. Хамгийн ихтэй нэг удаа 350 ман гэхээр одоо 3,500,000 йен гэх юм уу. Монгол мөнгөөр нэг 8-9 сая төгрөг юм уу авдаг байсан гэж байна. Тэгээд тэр Якузагийн бүлэг нь Date Club гэдэг тийм клубтэй байсан ба. Тэгээд тэр клуб нь болохоор яадаг вэ гэхээр ерөөсөө идэж уудаг газар те. Ингээд үйлчлэгээ явуулдаг газар. Дээрээс нь хүмүүс ирээд ингээд эмхтэн аваа гэх юм бол шууд тэндээсээ ингээд яриа хэлцээр хийгээд одоо би энэ тэгж тэнд ингэж үнэлүүлдэг байсан байна л та. Тухайн үед одоо 1990-ад он юм уу да. Тэр үед одоо ингээд Японы эдийн засаг нэлээд тийм эрчимтэй ингэж өсөж ийсэн үе. Эмэгтэйчүүд нь одоо тэгж одоо бие үнэлэх эмэгтэйчүүд хаанаас олж гаргадаг байсан бэ гэхээр Нишимура гэдэг одоо манай эмэгтэйгийн байгаа газар нь ерөөсөө тийм хэрэгтэй өвгт холбогдсон шоронгоос гарсан ч юм уу тийм янз бүрийн асуудалтай байгаа эмэгтэйчүүд айгүй их тийм тусламж гуйж ирдэг байсан байна л да. Тэнгүүд нь Нишимура одоо ингээд мөнгө төгрөг зээлж тусалдаг ч юм уу асуудлыг шийдэж туслаад тэгснийхаа дараа хариу болгож одоо
амар их хэмжээний мөнгө нэгтгэв те. Би чамд ингэж туссан болохоор чи надад ийм их мөнгө өг гэсэн нэрийдлэр ингээд дарамтанд оруулж амар их тийм үр төлбөрт унгаад тэгээд тэрний дараачаар одоо төлөхгүй бол чи баг биеийн үнэлэх гэсэн ухааны юм яриад биеийг үнэлүүлдэг байсан байна л да. Якузагийн бүлгэн бас нэг өөр ажил хийдэг байсан. Тухайн үед бас нэг хэсэг бас хар тамхи ингэж зардаг байсан. Өөрөө хүртэл бас тэр хар тамхиг бас хэрэглэж үзсэн гэж. Тухайн үед нөгөө нэг Якузагийн бүлэг дотроо бас дүүрэмтэй. Якузагийн одоо гишүүн яг хар тамхиг зарж ингэж болох ч гэсэн өөрсдөө ингэж хэрэглэж болохгүй гэсэн тийм дүүрэмтэй. Одоо ингээд өөрөө бүр тэр юундаа ороод хар тамхиндаа ороод хэрэглэж байгаад Якузагийнхаа бүлгийнхаа гишүүнүүдэд одоо баригдсан ба. Баригдсныхаа дараа яаж Якузагийн бүлэгтээ үлдсэн бэ гэхээр бүлгийнхаа толгойлогчид амлалт өгөөд дахиж хэрэглэхгүй гэсэн амлалт өгөөд өөрийнхөө нэг чигчийн ураг тайраад амлалт өгж одоо Якузагийнхаа бүлэгтээ үлдсэн байгаа юм л тэ. Тэгээ тэрнээс хойш хар тамхиг бол ерөөсөө хэрэглэегүй гэж одоо ярьж байсан. Якузагийн бүлэгт байхдаа 20-25 наснда те шоронд орсон байна. Яасан бэ гэхээр цагдаагийнхан гэртэн шалгалт хийхээр ирсэн. Тухайн үед яг өөр хар тамхинасаа гарцсан. Гэрт нь ерөөсөө тийм хар тамхи байх боломжгүй байсан байна л да. Гэртээ ерөөсөө хадгалаагүй байсан. Тэгсэн цагдаа нар гэрийн нэршлиг хийж агаад хаанаас ч юм бэ нэг хар тамхи гаргаад ирсэн юм уу энэ эмхтэй болохоор хэлсэн байгаа юм л да. Манай над энэ ерөөсөө минийх биш ээ. Наад чи минийх биш болохоор би ёслоо мэдэхгүй би над хэрэг чи хүлээхгүй гэдгсэн байна. Тэгсэн чинь цагдаа нар одоо тэгвэл танахаар орж гардаг бүх хүмүүсийг шалгана гэд сүрдүүлсэн чинь Нишимура мэдээж одоо Якузагийн бүлгийн гишүүдийг одоо бүгдийг шалгана гэсэн үг шүү дээ. Тийм болохоор за яах хэрэггүй би наа чи минийх гэд хэрэгээ үлээгээд тэгээд шоронд орсон байна. Тэгээ энэ хугацаанд 2 жил гарсан өмнөх тэр хүн гэмтээсэн хэрэг болон одоо тэр хар тамхины хэрэгээр 2 жил гарсан тийм шоронд орсон байт юм. За тэгээд тухайн үед Якузагийн бүлгээс гарна гэсэн өргөдөл бичиж өгвөл арай эрт шоронгоос сулагддаг байсан байгаа. Тийм учраас өргөдөл одоо Якузагийн бүлгээс би одоо гарнаа ингийн иргэн болно гэд өргөдөлчөд арай эрт шоронгоос сулагдчихсан юм аа. За ингээд гараад 28-наас хүртлээр хар тамхи худалдаалах хүүхний бие үнэлүүлэх зэрэг ажил хийсээр байсан. За анх Якузагийн бүлэгт ороход Нишимурагийн ээж нь одоо тийм айгүй сайн ээлдэг юм байсан гэсэн шүү дээ. Якузагийн толгойлогч дээр ирээд охинд минь одоо үнээс хойш тусалж дэмжиж байгаарай гэд хэлээд явжсэн байна. Тэр одоо ямар ч одоо ээж хэцүү үсттэй охиныгоо ингээд Якузагийн бүлэгт оруулаад санаа амар тэгж байх хэцүү үстэй. Тэгэхээр ээж нь бол өөрийнх нь яриагаар л манай эцэд үнэхээр тийм ээлдэг сайн хүн байсан гэж иржсэн. Тэмч тулд одоо охиныхоо үжил бодлыг хүндэтгээд Якузагийн толгойлогч тэр ирээд миний охиныг одоо ингээд хүлээж аваад тусалж дэмжиж байгаарэ гэд ирээд уулзаад явжсэн байна. Нишимура нэг залуутай уулзраад энгийн иргэн залуутай одоо том машин барьдаг, трак барьдаг тийм нэг залуутай танилцаад амьдрал зохиох нэрийдлэр Якузагийнхаа бүлгээс гарсан байна. За Якузагийн бүлгээс гарна гэдэг нь болохоор нэлээд тийм том асуудал болдог. Том асуудал болдог гэсэн ч одоо Нишимура нь эмэгтэй хүн болохоор түүнийг одоо харж үзэх юм уу? Харж үзээд ээлдгээр за бүлгээсээ гарч болно гэж зөвшөөрж ирсэн байна. Харин эрэгтэй хүн одоо Якузагийн бүлгээс гарна гэх юм бол одоо нэлээд том асуудал болдог байсан гинэ. Яагаад тэгэхээр Якузагийн бүлгээс гарна гэд орохдоо маш том амлалт өгж орчоод гарахдаа ингээд тэмч амархан гарах юу гэлээсэн байна л да. Гарч чаддгүй л байсан байна. Зарим тохиолдолд бүр ингээд алуулах тохиолдол хүртэл байдаг байсан гэж ярьж байна те. За тэгээд тэр тракны жолоочтой манай хүн болохоор ерөөсөө хайртай бол байгаагүй гэж ярьж байсан. Яасан бэ гэхээр тракны жолооч нь маш их цалин авдаг. За тэр цалингаа авчраад ерөөсөө тэр Нишимурад авчраа өгчдөг байсан гинэ. Тэгэхээр түүний мөнгийг нь авахын тулд би түүнтэй амьдарч исэн гэж ярьж исэн. Гэхдээ тэр хүнтэйгээ бол амьдрал зохиогоогүй. Үед жоохон хамт амьдарч байгаад л салсан баг. За тэгээд нөгөө залуугаасаа салаад хэсэг хугацааны дараа өөр Якузагийн бүлгийн толгойлогчтой одоо гэрлэж одоо 2 хүүтэй болсон байна. Хэсэг хугацааны дараа хүүхдүүд нь жоохон том болоод хэсэг хугацааны дараа өөрийнхөө Якузагийн бүлэг рүү эргэж орсон байна тий. Тэр үед
Якузагийн бүлэгтээ буцаж орох үед нь Якузагийн бүлэг нь өмнө байсан шигээ тийм харт амхийн энэ төр зардаг биш те. Хүмүүсийн бие биеийг үнэлдэг шал өөр болсон байсан гэж байгаа. Ямар болсон бэ гэхээр тийм саги буюу заллин хийж хүмүүсийн одоо энгийн эрдийн одоо мэдээллийг эн тэндээс цуглуулад хуурамчаар тийм дандаа тийм заллин хийдэг тийм Якузагийн бүлэг болцсон байсан. Тэгээд тэр хугацаанд ерөөсө жимүшө буюу Якузагийн байранд нь тийм утсын авдаг тийм хугацаанд ажилласан юм шиг байна. Түүний гэр бүлийн амьдрал бол ерөөсө тийм сайн байгаагүй. Нилээн тийм алдартай байсан болохоор одоо тийм эмэгтэй хүн амар тийм шивэстэй Якузагийн бүлгийн гишүүн гээд тэр тухайн үед бол бас шуурдаг байсан байна л да. Сонин тэр гарна сэтгүүл тэр ингээд шивэстэй зураг мурганд гараад тийм хүүхдүүд нь бага сургуульд байх үед эйжен тийм муу хүн ийм Якуза гэхээр одоо японочдод одоо муу юм хийдэг хүмүүс л гэж боддог дээ шүү дээ бас тийм бага сургуульд хүүхдүүд одоо Нишимурагийн хүүхдийг тийм одоо муу ээжийн хүүхд гэдэг тийм жоохон дарамтлагтай дээрлэгдэг тийм байсан байна. Тэгээ өөрөө ч гэсэн бас залуу байхдаа хүүхдүүдтэй бас тийм сайн үлгэрдүүлэл үзүүлээгүй ойлгомжтой. Тэгээд харт амхийн дээр бас зардаг байсан болохоор тэр мөрийн хүүхдүүд нь баг хажуунаас нь харж өссөн байна л да. Хүүхдүүд нь ерөнхийдөө багасаа тийм сони юм үзээд өссөн болохоор ээжтэй тийм ерөөсөө маш их дургуул байсан байна л да. Дургу ерөөсөө болцсон тийм. Одоо бол ерөөсөө уулздаг гэж байгаа. Гэрээсээ явснаас хойш тийм ахлах сургуулаа төгсөөд гэрээсээ явснаас хойш одоо том хүүтэйгээ нэг л удаа уулзсан гэж байгаа. Яагаад уулзсан бэ гэхээр том хүүхдийнх нь утас нь ээж их нэр дээр байсан. Тэгээд тэр нэрийг шилжүүлэхэд бол ээжтэйгээ заавал байх ёстой. Тэгээд ээжтэйгээ уулзаад нэрээ шилжүүлээд гадах удаа уулзсан гэж байгаа. Тэгээд түүнээс бол ерөөсөө уулздаг. За тэгээд ийм гэр бүл төссөн Якузагийн ээж аав хоёр нь одоо хоёулаа Якузагийн хүмүүс шүү дээ. За тийм гэр бүл өсөж одоо харт амх худалдаалах те янз юм харж өссөн ч гэсэн хоёр хүн болохоор айгүй тийм сайн боловсралтай, сайн ажил төрөлтэй одоо бол энгийн иргэд болж амьдарсан байгаа. Тэгээ өөрөө ярихдаа болохоор одоо ийм юм харж өссөн хүүхдүүд одоо Якузагийн хүүхдүүд байсан мөртлөө одоо энгийн иргэд болсонд нь би бол үнэхээр баярлалаа гэж ярьжсэн тий. За том хүн болохоор Японы нэлээд тийм алдартай спортын тамирчин болсон байгаа. За хоёр дахь хүн бол бага хүн болохоор том тэрэгний жолооч буюу тракны жолооч гэдэг гинэ одоо. Хүүхдүүдийнхээ ааваас нь бас салсан байгаа тийм. Салаад тэгээд хүүхдүүд нь юу аавынхаа нэр дээр байдаг. Аавтайгаа зүг байдаг гэсэн үг. Ээжээс илүү аавтаа илүү сайн юм шиг байна тийм. Тэгээд энэ Нишимура нь одоо 58 настай гэж байгаа. Тэгээд ямар одоо юу хийж яаж амьдардаг вэ гэхээр шоронгоос тэгж суллагдсан үнтэй гэмт хэрэгт ороод шоронгоос суллагдаад одоо ажил төрөл олж хийж чадахгүй байгаа тийм хүмүүстэй дээрэс нь харт амих хэрэглээд түүнээсээ гарч чадахгүй байгаа тийм хүмүүст тэгж тусалдаг одоо Монголоор төрийн бүс байгуулга хэмтэр гэх юм уу тийм газар ажилладаг байгаа. Бид нэг ярилцлагыг үзээд л тэрнээс аявих мэдээлэл авсан. Тэр ярилцлаган дээр хэлэхдээ энэ ажлыг ингээд удаан үргэлжлүүлээд хүмүүст ингээд туслаад явах юм бол хүүхдүүд маань намайг уучлж өршөөж магадгүй. Хүүхдүүд маань бага байсан үеих шиг хүүхдүүдтэйгээ илүү тийм дотн харилцаатай эргэж тийм уулзмаар байна, дотн харилцаатай олмоор байна гэдгээ хэлсэн байгаа өрөвдөлтөй. Тэгээд түүний одоо мөрөөдөл юу вэ гэд асуухад одоо миний мөрөөдөл бол хоёр хүүхдтэйгээ энгийн харилцаатай энгийн амьдралтай одоо энгийн харилцаатай болохыг л одоо хүсэж байна да. Тэгээд сайн үлсийг сайхан одоо ингээд үргэлжлүүлж ингээ хийгээд өмнө хийжсэн бүх муухай юм одоо мартаад тэгээд одоо сайн үлсийг ихээр хийгээд хүүхдүүдтэйгээ сайхан харилцаатай болох нь одоо миний мөрөөдөл юм а гэж ярьж ирсэн дээ. Тэгээд жоохон битээрт жоохон өрөвдөлтөй санагдсан. Нэг иймэрхүү түүхтэй, иймэрхүү эмхтэй байна. Чанд юу гэж бодож байна? Ярилцлагыг ингээд харахад өөрийг нь ингээд харахад бас эвгүй хичээсэн те. Залуудаа бол үнэхээр тийм юу ч хийхээс буцхааргүй тийм хүн байсан бэлээ. Тэгээд яг залуудаа хийж исэн үйл явдлууд ингээд сонсоход хүн итгэмээргүй амар ингээд ярьж байгаа ч гэсэн одоо ингээд амьд мэдтэй
Тэгээ одоо зөв бодолтой сайн үйлс ингээ хийгээ явж байгаа нь надад айгуу тийм гоё санагдсан. Тийм. Тэгээд японочууд жайлуулах ингээл хүүхэд гарахгүй гэрлэхгүй гэл ярьдаг штэ. Тэгээд эсвэргээрээ 2 хүүхэд ингээд дөрүүлээд 2 хүүхэд нь бас якуза болцохоогүй. Одоо ингийн ажил энтер хийгээ явж байгаа надад бас айгуу тийм гоё санагдсан. Тийм. Тэгээд өнөөдрийн энэ удаагийн дугаарыг маань үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд санал сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд дараа ямар түүх яриулмаар байна. Бид хоёр л иймэрхүү одоо яг юм бодтой их сурвалжлага буюу одоо сурвалжлагаас нь одоо ингээд орчуулад Япон хэлээр ингээд орчуулад яриад байгаа л да. Тэгэхээр дуртай сонсомоор байгаа гэмт хэрэг ч юм уу те сонирхолтой сонирхож байгаа хэрэгүүдээ доор комментээр бичүүлдээгээрэй. Тэр яг одоо ингээд дундаа нэг микрофон тавьчаад өөдөөсөө хараад яриад байж айгуу гоё сонирхолтой юм те. За тэгээ баярлаа. Дараагийн дугаарыг маань үзээрээс тэгээ subscribe дараагийн хүмүүсээ subscribe дараарай. За баярлаа. Санал шүүмжээ бас бичээрэй. За тэгээд энэ эмэгтэй буюу Нишимурагийн маань талаар кино бас хүртэл гарсан байт юм лээ, нэлээд алдартай. Netflix кино нь орсон байдаг. Англиар болохоор Yakuza's Wife гэд хайвал гарч ирнэ. Японоор болохоор Kokudo no Tsumatouchi гэд бичвэл одоо энэ кино маань гараад ирэх юм лээ. Тэгээд нэлээд алдартай үзэлт сайтай тийм кино лээ. Та хэд манаас үзээд үзэхгүй юу?